Hello fashion lovers, this is Stressed Not Stressed podcast байна. За өнөөдөр та хэд маань title-аас харсанчлаа Louis Vuitton брендийн тухай ярих гэж байгаа. За Louis Vuitton бол яг fashion брэндүүд дундаа хамгийн урт түүхтэй, бас их сонирхолтой түүхтэй тий. Ер нь бол fashion ертөнцид маш олон зүйлсийг эхлүүлсэн бас юм гоё брэнд байгаа. Тэгээ өнөөдөр бид хоёр яг энэ брендийнхаа маш баялаг түүхээс та хэдтэйгээ хуваалцгаад тэгээ бас сонирхолтой бас фактуудыг энэ тухай ярилцгаална. За тэгэхээр Louis Vuitton-ы түүхэнд хамгийн миний сонирхлыг татдаг зүйл бол яг ингээд Louis Vuitton гэдэг хүн энэ өөрийнхөө брендийг өөрөө босгосон. Одоо ямар нэгэн тийм тусалцаагүйгээр яг өөрөө ингэж өөрийнхөө авиас чадвараар босгосон. Self-made гэсэн үг шүү дээ. Тийм хүн байсан. За тэгээд өнөөдөр яг тэрнийхэн талаар бүгдээ айгу тухтай гой сайхан ярилцъя. За чиний хувьд чи Louis Vuitton-д дуртай юу? Дуртай. Надад бол ер нь яг цүнхнүүд нь бол маш тийм классик гой цүнхнүүд санагддаг. Эмэгтэй хүн заавал байх загваруудын нэг байдаг гэх юм уу да. Цүнхнүүд нь бол маш таалагддаг. Бусдаар бол одоо перфьюм ч юм уу, готол мотол тэднийг нь бол сайн мэдгүй. Хамгийн гол нь бол цүнх нь маш таалагддаг. Гэхдээ яг энэ Louis Vuitton-ы жишээн дээр бол жинхнээсээ одоо брендэд нь би дуртай. Одоо бүтээгдэхүүнүүдээс нь гадна түүх, соёл тэр бүтээсэн одоо түүхтэй тэрэнд нь би маш их дуртай. Тэгээ тэр нь айгуу надад юм inspiring одоо урам зориг хөр санагддаг. Тэгээ тийм болохоор би яг одоо тэр түүхээс нь болж энэ брендийг одоо хүндэлдэг гэх юм уу да. Тэгээ бараг тэгж хэлж болно. Зөв. Чи яасан дуртай? Би бол гэхдээ яг тийм түүх нь бол угаасаа яалтчгүй фэшн ертөнцид байгаа хамгийн баялаг түүхүүдээ нэ штэ тий. Нөгөө талаасаа би болохоор яг одоо брэнд хаана явж байгааг нь ер нь дуртай. Нэг юм хуучин брэндүүд гэхлээр л дээр үеийн түүхтэй брэндүүд гэхээр л нэгэн маягаараа л ингээл явах гэдэг ч юм уу тийм байдаг бол Louis Vuitton болохоор ингэж эрсдэл гаргахаас айдгүй. Бас юм гоё шинэлэг болдог. За тэгээд гоё шин дизайнеруудтай маш гоё ажилладаг. Collaboration-ууд хийдгээрээ маш их алдартай. Тэгээд бас за цаашгаа яваад ирнэ. Тэр талаар амар гоё ярина. Амар гоё streetwear хувцснуудыг хүртэл ингээ гаргадаг. Тэсэн мөртлөө ийм түүхтэй, классиктэй брэнд юм байж тэгж байгаа надад гоё санагддаг. Тэгэхээр хоёулаа за түүхээс нь эхлээд дараалалаар яа. За тэгээ. За арита түүхийг нь ярих. За баярлалаа. Орон цаг өгье. За тэгэхээр Louis Vuitton 1821 онд Францад жижигхэн тосгонд нэмэлсэн. За түүний аав нь бол мужаан хүн байсан. Ээж нь болохоор оюуталчин хүн байсан. Тэгэхээр ингээ тэр хоёрыг ингээ нэгтгэв үл яг нэг юм цүнх хийдэг хүн гарахаар юм шиг байгаа. Тийм дээ. Бас юм гараараа хөдөлмөрлөдөг. За тэрээр яг одоо жоохондоо ямар хүүхэд байсан гэдэг одоо тэр талаар бол сайн мэдээлэл байхгүй. Юу бид нар мэдэх вэ гэхэлэр ээж нь бол түүнийг маш жоохон байхад өнгөрсөн. За тэрний дараа аав нь ахаад гэрлээд за тэгээ хоёр дахь эхнэр буюу хойд ээжтэйг бол ерөөс таарж тохирдгүй байсан. Жохон дээрлэхэд байсан шиг л тэгэж яриад тийм. Тэгээд тийм мэдээлэл одоо байгаа. Тэгээд ерөнхийдөө яасан бэ гэхэлэр аав нь нас бараад за тэгээ аав нь нас барсан, ээж нь нас барсан. Тэгэд өөрөө бол 13 тайсан. Тэгээд ерөөсөө эндээс яваад шинээр одоо амьдралаа зохион бүтээхээр шийдсэн. 13 таа гэхлээр бид нарт айгу жоох хүүхчиг санагдж байгаа боловч тэр үед бол 1821 одоо 20-ад оны үед бол ер нь бол одоо том хүнд тооцогддог байсан байгаа байхгүй. За тэгээд мэдээж тийм одоо залуу хүүхэд хүсэл мөрөөдлөөр дүүрэн тийм үг таашаа явах вэ гэхлээр хамгийн том хот буюу Парис руу явсан. За хамгийн сонирхолтой нь тэрээр Парис руу явж байгаа боловч одоо тэр өөрийнхөө тосгоноос Парис хүртэлх зам нь замдаа одоо 2 жилийг туулсан. Маш удаан явсан тийм. Мөнгөгүй л хийсэн бах та тийм. Тийм мөнгөгүй байсан, алхаж явсан. Тийм. За тэгтээ дунд нь яасан бэ гэхэлэр тосгон болгонд ингээд үлдээд тэнд ингээд нэг жижиг сажиг ажил хийгээд мөнгө олоод одоо хоол ундны мөнгө олоод тэгээ тэндээ жоохон амьдраад тэгээ дараагийн тосгон руу яваад ингэж явсан. За тэр үедээ бол яг одоо өөрийнхөө дараагийн хийх юмаа сурсан гэж ярьсан мөлий. Нэг тосгонд очиод ингээд үдчихсэн чинь ажил хайгаад явжсэн чинь нэг дэлгүүрийн гадаа амар гоё том юм цүнхнүүд харсан гинэ. Ачааны цүнхнүүд. Тэгээд яг өөрөө болохоор нөгөө нэг аав нь мужаан болохлээр бас яг тиймэрхүү гараараа юм ажиллах юм сонирхдаг. Тэгээд хараад бишрээд ямар гоё цүнхвэ гэд тэгээд шууд ороод би танад ажилд орё. Таны ингээ бүтээгдэхүүнүүдийг одоо энэ юмнуудыг харлаа маш таалагдлаа. Би танад ажилд орё гэжсэн. Тэгсэн чинь тэр нь ямар дэлгүүрээсэн бэ гэсэн чинь яг тийм ачааны цүнх бэлтгэдэг хамгийн сайн одоо мундаг мастерын дэлгүүрээсэн.
За тэгээд тэдэд ажилд орсон байна. За тэнд бол өөрөө бол нэлээд удаан ажилласан. Энэ болохоор Парист очсныхаа дараа. Тийм. Нэлээд удаан ажилласан. Тэгээд тэндээсээ бол яг өөрийнхөө ур чадварыг маш сайн нэмэгдүүлээд явсан гэдэг юм лээ. За тэгтэл тэр болохоор яасан бэ гэхэлэр тэр нөгөө нэг одоо дээр үт чинь хүмүүс чинь аялна гэж амар хэцүү болдог байсан юм ба шүү дээ. Тийм шүү дээ. Тэр үед чинь нөгөө том юм палажнууд өмсдөг. Тий, тэгээд тэрийг бараг өдөрт 2-3 удаа сольдог. Өглөөний цайны палаж, өдрийн хоолны палаж, оройны хоолны палаж гэдэг өөр палажууд байдаг. Тэгтэл одоо тэр том нөгөө нэг палажуудыг чинь авч явах ачааны тэр цүнх нь болохоор маш өөр юм нүсэр юмнууд байсан юм билээ. Одоо бидний нөгөө мэддэг юм дээгүүр юм бөмбөр юмны цүнхнүүд байдаг шүү дээ. Тийм. Дээр үеийн кинонууд дээр харагддаг. Тэгээд тэрийг онгойлгоод нэг том палаж шиг дүү тэгсэн мөрчлөө дээдлэн бөмбөр. Яг тийм цүнхэнд юмнуудаа хийж явдаг. Тэгтэл тэр нөгөөх нь болохоор ингээд айгу практикал биш. Айгу хэцүү байсан юм билээ. За тэр яхав тэгээд Louis Vuitton маань нөгөө нэг ажил дээр очиод ажилд ороод тэгээд тийм цүнхнүүдийг маш сайнаар хийж эхэлжээ. За тэр болохоор өөрөө бас тэр одоо ажилдаа хамгийн сайн нь болоод тэгээд тэр үеийн Парисын мундаг баячууд Louis Vuitton гэж мэддэг болсон. Ерөнхийдөө Louis Vuitton айгу сайн ачааны юм цүнхнүүд хийдэм байлаа гэж мэддэг болсон. Тэгээ нэр нь бол ингээд өөр хүний доор ажиллаж байхдаа баячуудын дунд ингээд тархацсан тийм. За тэр бүхэл Францын хаан Наполеон 3 дугаар Наполеоны эхнэр Южин хүртэл одоо Louis Vuitton-оор аяллахаа цүнхийг хилэгдэг байсан байна. Тийм тэр үедээ бас нөгөө би энэ дээр нэмэхэд Южин бол тэр үедээ одоо рококо стайл буюу яг тэр үедээ одоо нөгөө тренд болж исэн бүх тэр стилийг одоо өмсдөг тийм ганган бас эмхтэй байсан. Тэгээ нөгөө дээр үед чинь тэр нөгөө нэг амар том юбкнуудтэй дотроо ингээд давхар одоо юунуудтай давхарлагаатай гэснээ юм бүр юм төмөр корсеттэй тийм одоо үеийн яг стил имижийг бол ярьж байгаа байхгүй юу. За тэгээд энэ дээр бас нэг чухал гэхдээ магадгүй дараа нь хоёулаа хизээ нэгэн цагт яг фэшн ертөнцийн тухай подкаст хийхдээ ярьж магадгүй нэг нэр харагдахын тэр нь болохоор Charles Frederick Worth гэдэг дизайнер байгаа. Тэр дизайнер маань болохоор яг одоо юм нэлээд алдартай эмэгтэйчүүдийн хувцснуудыг нуурлаж өгдөг дизайнер байсан. Тэгээд яг одоо бид нарын фэшн ертөнцөөд байдаг тодорхой одоо нэг сезоноор гаргадаг систем тий одоо fall winter зуны хаврын намрын гэдэг коллекцуудыг гаргадаг байсан. Тэгээд дээрэс нь яг амьд модельууд дээр хувцснууд өмсөж анх нөгөө модельөө харуулдаг байсан фэшн системийг тий одоо бидний мэдих тэр фэшн ертөнцийн ер нь бол эхний алхмуудыг хийж эхэлсэн бас юм чухал дизайнер хувцалдаг байсан. Тэгээд тэнгуут нөгөө талаас болохоор цүнхнүүдээ болохоор тийм Louis Vuitton-д бас даатгаад ингээд хийлэгдэг байсан. Ийм ганган эмхтэй байгаа. Тийм. Яг зөв. За тэгээд ерөнхийдөө ингээд алдар нэрд жоохон ингээд хүрээд ажилласаа гараад би одоо өөрийнхөө брендийг одоо брэнд жишээ өөрийнхөө дэлгүүрийг нээх цаг болжээ гэдгийг ухаарад Louis Vuitton 1859 онд өөрийнхөө дэлгүүрийг нээжсэн байна. Дэлгүүрээ нээчээд нөгөө нэг шин цүнхээ танилцуулсан. За тэгэл Louis Vuitton тэр одоо цаг хугацаанд бол маш тийм шинийг зохион бүтээгч мундаг хүн байсан бэлээ. За тэрээр жишээлбэл бидний нөгөө нэг түрүүний ярьсан өөрийнхөө юм тагтай авдруудыг маань өөрчлөөд маш юм нөгөө нэг нарийнхан одооний бидний мэдих чимдааны тийм хэлбэртэй цүнх хийж эхэлсэн. Хөвтэй хавтгай дэдэлтэй тагтай гэсэн үг. Тийм тэгэхээр нөгөө дээр нь ингээд давхарлаж тавьж болдог. Тийм тэгээд юмнуудаа ингээд ерөөхдөө аваад явхад илүү одоо зай бага эзлэх талаас нь бас бодолцож гарч ирсэн. Тэгээд тэр үедээ одоо ингээд сонсогдгонгод энэ бол зүгээр л энгийн юм тий зүгээр нэг гэртээдэг авдар чимдан шиг тэр үед эн чинь ингээд маш том нээлт байхгүй юу? Авдрыг буюу одоо ачааны цүнхийг ингэж хийж болох юм байна. Тэрнээс өмнө тийм биш байсан. Тэгээд тэгэнгүүт тэр одоо загвар нь дараагийн жилүүдийн бүх чимдаамнуудын загварыг одоо тодорхойлсон тийм шинжилэлт болж байгаа байхгүй юу? Яг зөв. За тэгээд иймэрхүү одоо шин цүнхнүүд гаргаж ирэнгүүт тэр үед хүртэл ингээд копи байдаг байсан байна. Copy, B copy гэж мэддэн шүү дээ тий. Яг ингээд дураагаа л эхэлсэн байна. За тэгээд тэр үеэс ингээд Louis Vuitton за би ингээд хүмүүс миний ямиг дуурайж байгаа юм чинь би өөрийнхөө ямиг арай өвөрмөц одоо дүр төрхтэй болгох хэрэгтэй байна гэд нөгөө нэг өөрийнх нь одоо бидний мэддэг юунууд гарч ирсэн.
принтүүд гарч ирсэн байна. За тэр принтний хувьд гэх юм бол эхлээд ерөнхийдөө бол хэвтэй шугамуд байдаг байсан. Тэр принт нь болохоор гэдэг бейж боронг те одоо яг бидний мэддэг LV-гийн ерөнхийдөө өнгөөр явдаг гэсэн үг. Тэгээ сүүлдээ болохоор одоо бүгдэд танигдсан шатрын нүүдэл шиг буюу Damier гэдэг принт маань үүссэн байгаа. Тэр нь болохоор илүү бас онцлог шинэлэг болж өгчээсэн юм байна те. За тэгээд бусад нөгөө нэг тэрнээс гадна өөр бас сонирхолтой зохион бүтээгсэн цүнхнүүд бас байгаа. Тэр нь жишээлбэл ингээд чимдан тэгснэ онгойлонгууд дээшээ ингээд угсраад ор олчтой. Тийм би одоо ингээд зургийн таг тарж авах бүр амар инээдтэй. Эсвэл нөгөө шкаф болчдөг чимдан. Шкаф болчдөг ингээд чимдан онгойлонгууд ингээд шкаф болчдөг. Тийм дотроос бас ингээд нөгөө юунуудтай шургуулга мургуулгатай тий. Одоо хүмүүсийг нөгөө нэг юм артефакт буюу гэртээ ингээд декороор бас тавьдсан байлээ тийм нэрийг. Тийм тэгээд тэгэнгүүт бид нар ингээд бодоод үзэнгүүт яг үнэхээр аяллыг яаж илүү амархан болгох вэ гэд өөрийнхөө үйлчлүүлэгч нарыг маш их боддог. Тийм хүн байсан байна гэж би бол дүгнэдэг. Тэгээд яг одоо өөрийнхөө ажилд юм бүтээлчээр ханддаг юм надад маш таалагдсан. Харин тийм амар innovative тийм. Яаж одоо чимдаа нэг илүү хүнд ингээд тустай болгож болох уу? Яаж одоо энийг гоёор болгож болох уу гэд ингээд яг одоо нэг юм өөрийнхөө ажлыг айгуу сайн мэддэг мастер хүн гэх юм уу та тэгж санагддаг. За тэгээ тэн дээр бас нэг сонирхолтой юм ингээд юу яадаг байсан бэлээ. Хүн ингээд ачааны цүнх захиалангууд бохор хуцаа хийх нэг юм цүнх өгдөг байсан. Бэлгэнд өгдөг байсан. Тэгсэн чинь тэр нь бүр айгүй алдартай болоод ингээд бие даасан цүнх болоод худалдаалагддаг болсон. Одоо хүртэл ингээд тэр яг нөгөө нэг загвар ингээд дизайнераа байдаг тийм цүнх бас байдаг юм байлээ. Энэ брэндүүд ийм түүхүүд гоё шүү. Тэр тод байсан юм ингээд гоё юу болчихсон тийм. За тэгээ бидний гол дуур Louis Vuitton маань 1892 онд нас бараад өөрийнхөө одоо бизнесийг өөрийнхөө хүүд үлдээсэн байна. Түүний хүү George Vuitton авчээ. За Louis Vuitton болохоор Louis Vuitton ингээд нас барахад бол тэрээр төрхтөө одоо маш хэцүү амьдралтай төрсөн тий. Одоо тийм байсан бол нас барахтаа бол зөвхөн өөрийнхөө нэрээр одоо босгосон гэх юм уу да. Зөвхөн өөрөө л босгосон маш том юм гоё том бизнесийг бол ингээд хүүдээ үлдээсэн. За түүний хүү Жорж болохоор илүү одоо юмыг томоор хардаг байсан. Түүнийг одоо аавынхаа бизнесийг авахд бол 2-3 ухаан дэлгүүртэй байсан. Түүний хүү Жорж болохоор за би одоо ингээд энэ аавынхаа ажлыг томруулах ёстой байна гэд илүү олон дэлгүүрүүдийг нээж эхэлсэн. За тэр дундаа ингээд бүр Америкт очиод үзэсгэлэнд ороод тэгээ хүмүүст өөрсдийнхөө бүтээгдэхүүнүүдийг танилцуулаад Америкийнхаа дэлгүүрийг бас нээжсэн. Ер нь айгүй их Итали, Францаас Америк руу яваад эхлэнгүүт. Тий. Бас түүхэд нь илүү их өргөн болоод эхлэхдээ нөгөө Гуччигийн түүхтэр хүртэл ярьжсэн шүү дээ тий. Гуччигийн хүн бас яваад тий Нью-Йоркт очиод бас энд дэлгүүр нэгстэй байна гэдгийг харсан гэх мэтчлэр нь ийм одоо ухаалаг хүүхдүүд бол ер нь байна шүү тий. Манай одоо нөгөө Гуччигийн Маврицо шиг биш та Гуччигийн юуг үзээрэй ангийг үзээрэй хэрэг үзег бол тэнд бас амар гоё Гуччигийн түүхийг ярьсан байгаа шүү. Одоо Жоржийн хийсэн бас нэг том юм гэвэл LV лого гаргасан. Аавынхаа нэрийг мөнхөлж үрд ингэж хүмүүст танигдуулахаар ингэж бүтээгдэхүүнүүд дээр бүгдээрэн дээр нь тавихаар LV лого маань одоо яг Жорж өөрөө хийсэн байна. Тийм. Дөрвөн талаа цэцэгтэй. Тэгээд LV гэсэн бичгтэй. Тэгээд ер нь лого нь бараг л одоо хүртэл солигдоогүй. Яг тэр хийгээр явж байгаа. Тэгээд тийм гоё лого бүтээн гэдэг чинь бас тий мундаг байгаа байхгүй өөрөө тэр үедээ. Тийм. Миний бодлоор яг одоо аавыгаа санд орсон хамгийн тийм том юм энэ одоо бүтээсэн болов уу гэж бодсон. Love GV биш тий. George Vuitton биш. Өөрийнхөө нэрийг LV. Гэхдээ Маврицоос юм бол бараг Гуччи биш Маврицогийн бичгүйсэн гэдэг. Чи бүр амар Гуччигийн history too much invest. I know. Still cannot. За окей. За тэгээд ерөнхийдөө тэр үед ингээд 1900-аад он маань эхэлчихэж байгаа. Тэгээд 1900-аад оноос бид нар мэдхээр одоо Industrial Revolution одоо болж эхэлсэн шүү дээ. Илүү одоо бүх зүйл автоматчаад галт тэрэгний замнууд баригдаад онгоцоор нисгэн түгээмэл болоод гэх мэтчлэн зөндөг шинжилтүүд гарч ирсэн. За тэгээд тэр үед чинь бас одоо энэ нэг хуучин ертөнцөө шинэ ертөнц рүү шилжиж байгаа учраас маш их хөдөлгөөнтэй болж эхэлсэн. Тэгээд Louis Vuitton-ы түүх маань ялцчихгүй хөдөлгөөн тий галт тэрэг аялалтай байнга холбоотой байдаг учраас яг тэр аялалд зориулсан цүнхнүүдийг мэдээж хэн бүтээх вэ? Louis Vuitton брэнд маань л бүтээн. За тэгээд тэр үед маань болохоор маш одоо чухал цүнхнүүдийн нэг маань бас бүтээгдэжсэн. Энэ нь болохоор Capal гэдэг зөөлөн мөрчлөө юм жижигхэн бариултай.
хаанч хамаагүй ирэхэд тавьчих болдог. Им дээр шууд тийм чиндан шиг хүнд биш. Маш юм зөөлөн арьстай юм цонхоо бүтээгдээд за тэр үедээ бас юм маш том шинжилэлт болж өгсөн. За тэгээ сүүлдээ тэр цонхонд бидний сайн мэдгч жүжигчин Audrey Hepburn маш их дуртай байсан. Тэр цонхны жижиг одоо хэлбэрийг өөртөө зориулж бүтээгээд за тэгээ тэрийг бас хаасайгүй авч явдаг. Тэгээ Audrey Hepburn бас угаасаа маш их нисдэг тий одоо ингээ аялдаг жүжигчин учраас за тэгээ тэмүүтэ тэр цонхтойгоо их аялдаг. За тэгээд тэр нь болохоор Speedy гэдэг нэртэй болсон. За тэгээд 2000-аад оны ихээр бол Speedy цонх бол бүр бүүн хийжсэн. Одоо бид нарын мөрөөдлийн цонх байсан шүү. Мөрөөдлийн цонх байсан. Тийм бүх бидний мэддэг fashion icon-ууд барьдаг байсан. Одоо тийм том цонх болж хувирна. За тэр үедээ бол ингээ жижигхэн шинжилтүүд хийгдээд явж байгаа. За энэ үеэс эхлээд ерөнхийдөө бол дан одоо travel bag буюу тий аяллаа юм хадгалах гэх мэтчлэн яг юм хэрэглээний цонх гэхээсээ илүүтэйгээр яг одоо өдөр тутамд гоёлын цонхнууд болж эхэлж байгаа. Ийм том одоо бас өөрчлөлтүүд орж ирж байгаа. За энэ дээр тийм нөгөө fashion icon-ууд маань дахиад орж ирж байгаа. Тэр үеийн одоо кино жүжигчид бас маш том одоо юуныг үүрэг ролыг бас гүйцэтгэдэг. Тэгээд олон түүхээс бас та хэд маань харж байгаа ба. За энэ үед дээр би нэг юм нэмчихв. Тэрний юу вэ гэхээр 2 дугаар дайны үед 2 дугаар дай болсон байна. За тийм чи миний бодож байгаа юм ярих чинь. Тий. За 2 дугаар дайны үед ер нь Герман улс ингээд бусад Европын орнуудын улсыг эзэлсэн тийм. За тэр үед бол зарим компаниуд бол германчуудыг эсэргүүцдэг байсан. Зарим нь болохоор германчуудтай ажиллаад маш их ашиг тэндээс авдаг байсан. За харамсалтайгаар Louis Vuitton маань германчуудтай ажилдаг байжээ. Одоо германчуудад юм зардаг, нийлүүлдэг тийм байсан байна. За тэр үеиг бол ер нь одоо ярих маш дурггүй. Тийм. Ер нь ингээ брэндүүдээс 2 дугаар дайны үед юу хийжсэн бэ гэж асуух ёсгүй байдаг. Тэр үед бол маш дурггүй байдаг. За гэтэл хэдэн онд илээд яг тэр үеийнхэн бүх документууд шатаад алга болсон. Харин тэр бол зүгээр гал гараад золгүй явдлаа гэдгийг асуулттай үлдээсэн. Тийм байсан байна. Тэгээд тэрийг бас хүмүүс мартдаггүй. Яг одоо тэр үед ажиллаж исэн германчуудтай ажиллаж исэн брэндүүдийг бол бас хүмүүс ерөөсөө мартдаггүй. Тэгээд бас энийг оруулъя гэж бодлоо. За тэгээд яг наадахтай чи холбоотойгоор шууд тэгээд ярьсан чинь одоо Coco Chanel ороод ирлээ л дээ. За Coco-гийн түүх маань бас дэлхийн 2 дугаар дайны үед бас жоохон асуулттай юмнууд бол байгаа. Гэхдээ одоо загварлуу эргээд оръё. Гэхдээ би чи нэг юм нэмэхэд босс бүр амар германчуудын нөгөө нэг амар одоо юу өстэй цэргийнх нь uniform биш үү? Uniform чи босс дизайныг гаргасан. Hugo Boss. Did you know that? Мэдхэн байна. Тийм байна. За тэгэхээр Coco Chanel Louis Vuitton-ийн хувьд яг юг хийж өгсөн бэ? Тэр нь одоо бидний мэдэх хамгийн алдартай загваруудын нэг болох Alma гэдэг цүнхийг бүтээлсэн байгаа. Яг өөртөө зориулсан илүү нэг юм slick буюу илүү нэг юм эмгтээлэг чаман өдөр тутмын тэр загварыг бол өөртөө бүтээлгэж гаргасан. Анх бол Coco-гийн өөрийнх нь нэрнийх нь өсгөнүүд байдаг байсан бол сүүлдээ LV гэдэг өсгүүдээрээ солигдоод тэгээд одоо брендийн маань хамгийн өндөр борлуулалттай цүнхүүдийн болж хувирсан байгаа. Тэгэхээр Coco Chanel-д бас өөрийнхөө брэндээс гадна бусад брэндүүдэд бас юм гоё хөрөнгө оруулалт хийж байгаа баярлалаа. Тэгээ тэр бол айгүй гоё тийм хизээч барьж чаартай хизээч хуучрахгүй маш гоё загвар тийм. Тэр бол өстө хөрхэн цонх. Миний бодлоор тэр дотор нь айгүй их багтдаг. Доод нь арай юм өргөндөө учраас тийм. Тэгээд дэшиг юм. Одоо тэр асаа маш таалагдав. За ерөөдөө Louis Vuitton брендийн маань түүхэнд зөндөө олон брэндүүд тий одоо бизнесүүд иймэрхүү цүнх бид нарт хийгээд өгөөч ээ гэж асууж ханддаг байсан. Тэгээ хин тэр цүнхийн хамгийн сайн өнгөт угаасаа брендийн ойлгомжтой. За тэгээд жишээлбэл нэг ийм бас түүх хийдэг гэлээ нөгөө zoo үзүүлбэрүүд үзүүлдэг тий одоо манхны үзүүлбэрүүд үзүүлдэг бизнес чинь тэр үед ингээд айгүйх аялаж явдаг байсан шүү дээ. Хотоор ороо. Тэгээ тиймгүүд бүр юм том пони багтахаар тийм цүнхнүүд үүсгэдэг. За гих мэдчлэн тэгээд Louis Vuitton бол мөнгө өгч байгаа бол яг тэр брэндтэй маш чанартай цүнхнүүдийг бол тээж өгдөг байсан. За тэгээд тэдний нэг нь болохоор за бидний бас сайн мэдэх Noe гэдэг цүнх үйлдвэрлэгдсэн түүх байгаа. За тэр нь яасан мэнгүүд тийм вино үйлдвэрлэдэг тийм брэнд маань хандаад шампань ер нь ингээд гадуур авч явах тий эндээс тийшээ ингээд авч авах юм жижигхэн авсаархан цүнх хэрэгтэй байна гэд тэгээд энэ цүнхийг ер нь бол Louis
Louis Vuitton мань гаргаж өгчээсэн юм байлээ. Тэгээд тэрний цагаарчсан надад айгүй хөөрхөн санагддаг. Тэгээд шууд ингээд дээдлийн нэг хөөрхөн татаад хаачдаг учраас юмнуудаа чигч байгаа л шууд татаж аваад. Тэр нь болохоор яг одоо нөгөө 5 шампань багтдаг. 4-ийг нь ингэж хийгээд нэг нь болохоор доошоо харуулад ингэж хийх тийм зориулттай. Тийм зүг байлээ. Тийм ээ, тий одоо нэр нь бодсон. Тийм тэгэж тийм зориулттай мэл. Тэгээд ингээд жоохон чангалаад тэгээд шампаний цүнх. Тийм тэр амар би тийм хэлбэртэй цүнхэнд амар дуртай нэг босоо хэлбэртэй. Тэгээд тэр цүнх бол бас бидний мэддэг хамгийн бас алдартай цүнхнүүдийнх нь нэг байгаа. За тэгэхээр ерөнхийдөө ингээд 1850 оноос хойш family business байсан. Одоо гэр бүлийнхнээрээ хамтарч авч явдаг. Тэгтэл ингээд хэрвээ чи брэндээ бүр ингээд томруулаад юм дэлхийд даяар мэддэгдүүлмээр байвал тэ мэдүүлмээр байвал яг тэрийг бол ганцаараа зөвхөн одоо гэр бүлийнхнээрээ хийхэд маш хэцүү байдаг. Энд ингээд илүү одоо хөрөнгө оруулагч нар хэрэгтэй байдаг. За тиймэрхүү яг зүйл одоо бодоод Louis Vuitton-ы тухайн үед толгойлж байсан Анри гэдэг хүн байгаа. За тэр хүн болохоор одоо нөгөө охиных нь нөхөр үү? Тийм охиных нь тийм хүргэн нь. За тэр хүн болохоор за одоо ингээд жоохон юм luxury brand-ийг яг юм гоё зөвөр хийх хэрэгтэй байна. Жоохон томруулах хэрэгтэй байна гэж бодоод Hennessy, Moët гэж маш одоо luxury алкогол үйлдвэрлэгчтэй хамтарч ингээд компани нэгтгэсэн байна. За тэр нь болохоор цаанаа болохоор би юм том юм лаг партнертай болчихсон бол илүү одоо бизнесээ хөгжүүлж чаднаа гэдэг одоо бодолтой байсан. Тэгтэл тэр хоёр бүр эхнээсээ ингээ муудалцаад эхэлсэн. Харин тийм гэсэн. Тийм. Бараг л хэний нэр нь төрүүлж байх уугүй юу? За одоо эндээс эхэлж байгаа түүх бол зөвхөн брендийн хувьд гэхгүй фэшн ертөнцийг бүхлээр нь хамрах ер нь түүх бол яригдаж эхэлж байгаа. Яагаад вэ гэвэл LVMH буюу бидний мэдхээр Louis Vuitton, Moët Hennessy гэдэг групп маань энэ дэлхийд ирэх байгаа хамгийн баян группуудын нэг. Тэгээ дээрэс нь бидний мэдих бараг л бүхий л лакшери брэндүүд яг энэ брендийн доор одоогийн байдлаар оршин тогтнодог инвестор одоо групп гэж хэлж болохоор тийм. За ийм үүний түүх одоо ийм жижигхэн одоо брендийн тэг гэр бүлээс эхэлж исэн энэ брэндээс бас гарч ирж байгаа бас маш онцлог юм шиг надад санагдаж байгаа. За тэгээд цаашаага яг юу басна харьяасаа сонсъё. За тэгсэн байна. За тэгэхээр нөгөө хоёр чинь ингээ муудалцаад эхэлсэн. За тэгэнгүүт нөгөө Анри гэдэг нөгөө одоо Louis Vuitton-ы захирал хүн маань за надад ингээд ийм хэцүү байна би ингээд хамтрагчтай болох хэрэгтэй байна гэж бодсон. Тэгээ бизнес хамтрагчтай надад ингээд зөвлөөд ингээд явах хүн хэрэгтэй байна гэд бидний одоо мэддэг Bernard Arnault гэдэг хүнийг өөрөө одоо энэ групп руу урьсан байна. За тэгтэл Bernard Arnault гэдэг одоогийн болохоор хамгийн баян хүмүүсийн нэгт ордог. Энэ дэлхийн баян хүмүүсийн нэгт ордог. Энэ бизнесмен хүн маань болохоор маш тийм амар хүн залтай. Одоо ингээд тийм хүн байгаа. За тэгэнгүүт группт орсныхаа дараа байдлыг хараад ардуур нь энэ одоо группийн хувьцааг нууцаар авч эхэлсэн. За тэгээд өөрөө ингээд нууцаар ингээд хувьцааг нь аваад одоо хамгийн одоо нөгөө их хувьцааг авсан хамгийн шийдвэр гаргах одоо controlling package-ийг авсан гэсэн үг. Хувьцаануудын маш их хувьцааг нь өөрөө нууцаар аваад цаагаараа энэ группийг энэ одоо брендийг залгиж байгаа гэсэн үг. Тийм юм. Ер нь бол миний ойлгосноор 33%-аас дээш хувийг авчвал ерөөхдөө тэр брендийн shareholder-уудын хамгийн одоо их хувьцаа эзэмшигчдийн нэг нь болоод ирэнгүүт шийдвэр гаргах одоо чадал нь илүү очдог тийм. Ер нь ямар ч брэнд одоо ч гэсэн тэр тийм байдаг гэж би ойлгоод байна. Зөв. Тэгжсэн байна. За тэгээд ерөнхийдөө юм нөгөө нэг эдийн засгийн цаагаараа тийм махинац ашиглаад брендийг одоо өөртөө авсан гэсэн үг. За энэний дараа бол яг юу болсон бэ гэхэлэр ерөнхийдөө өмнө байсан одоо энэ Louis Vuitton гэдэг гэр бүлийг гаргаад өөрөө одоо тэр брендийг авсан. Ер нь бол ар нуруугаар нь хувилдж байгаа л энэ брендийнхаа хувьцаануудыг хүмүүсээс авсаар байгаа юм чаа гэсэн. Утга зоосон л гэсэн. Бас Gucci дээр ерөөхдөө төстэй түүхээр нь явагдчихсан шүү дээ. Тэр Maurizio-ны юу дээр ч гэсэн. Тийм. Тэгэхээр ийм том хаусуудын ард бол анх ингээ хөөхөн эхэлжээд гэдэг ингээд гэр бүлэрээ ингээд юугаа аваа явангууд яг бизнес руу ороод ирэнгүүт ийм маягаар одоо ингэж алалцаж болыг хэлдэг л дээ. Яг тийм түүх бүх брэнд дээр байгаа тийм. Зөв. За тэгээд Arnault ерөөхдөө LVMH гэдэг одоо энэ группийг авчаад одоо бидний мэдэх энэ том одоо групп компани байгуулсан. Ингээд нэг нэгээр нь ингээл брэндүүдийг аваад LVMH руу оруулаад, энийг оруулаад, ингээл тэгэл одоо харсан чи LVMH чинь маш том, маш их одоо luxury бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг маш баян
одоо ийм групп болсон байна. За тэгтээ яг Louis Vuitton-ы гэр бүл одоо Louis Vuitton гэдэг нэртэй хамааралгүй ч гэсэн бол маш сайхан амьдардаг мэдээж. Өөр амьд тийм хэцүүцсэн бол байхгүй. Одоо ингээд сонсноо бол ингээд маш их урлаг өрөн бүтээлийг цуглуулдаг. Тэгээд үзэсгэлэнгүүд гаргадаг. Тэгэж амьдард юм билээ. Миний сонсноор бол Анри уг нь бол одоо энийг ер нь бол жоохон хууль бусаар хийцэн байгаа шүү дээ. Тэрэндээ шүүхтээд эргээд одоо эрх мэдлийн төлөө бол тэмцэх боломж байсан юм билээ. Гэхдээ өөрөө яхав тэрнээсээ залхсан юм уу? Үгүй гэмээрээс юм уу? Тэгээ ер нь бол тэрийг орхиод одоо илүү энийг өөрийнхөө аз жаргалаа болоод амьдарч байгаа гэж ер нь бол сонссон. Тэгээ энэ чинь маш их одоо олон шүүх хуралдаан болоод тэгээд яг одоо энэ Bernard Arnault энэхүү брендийг яг хууль бусаар авсан уугүй юу гэд ингээд тодруулах гад үтсэн байлээ. Тэгсэн чинь цаагаараа болохоор ингээд банкнд бүх юм нотолж чадсан. Гэхдээ харин тийм ээ. Тэгсэн бас л те тэр донд нь ингэсэн л байгаа. Яг л энэ ингээд зөвхөн ингээд эдийн засгийн яг юм махинацаар л ингээд авчихсан. Харин тийм. Тийм манай одоо Bernard Arnault-гийн хамгийн дуртай үйлдэл байгаа. Брэндүүдийг ингэж контролдож, манипуляцдаж авах. За тэгээд яг Louis Vuitton маань яг тэгж хөгжижсэн ч гэсэн бас нэг талаасаа энэ Bernard Arnault-гийн гарт орж LVMH гэдэг групп ингэж босноор илүү олон хүнд хүрч чаддаг болсон. Тийм. Тэгээд ерөнхийдөө бол яг тэр хугацаанаас эхлээд угаасаа энэ хүн бол яг цэвэр бизнесмен байгаа шүү дээ. Ер нь замгаар урлаг мурлагтай холбоотой гэхээс илүүтэйгээр. За тэгээ одоо бидний мэддэг жишээл Bulgari, Fendi, Kenzo, Celine, Givenchy гэх мэтлэн бүхий л том брэндүүд яг одоо LVMH-ийн одоо доор байгаа гэсэн. Тэгээд ер нь бол одоо цаашдаа бас магадгүй хизээ нэгэн цагт те хоёулаа бас энэний тухай LVMH-ийн брэндүүдийн тухай ярьдаг ч юм уу тийм одоо эпизод гарч магадгүй тэрнээ магадгүй дэлгэрэнгүй ярих ба. Гэхдээ фэшн ертөнцийн та мэдж байгаа ихэнх брэндүүд бүгд нэг толгойтой л гэдэг. Хэдхэн толгойг том компаниуд байгаа. Тэдний доороос ингээд салбарлаад бүгд явдаг. Тэгээд тийм болохоор одоо энэ бүх фэшн ертөнц чинь хэдхэн чиглэл рүү л ер нь явж байгаа гэсэн үг. Яг зөв. Тэгэхээр бидний ингээд лакшери үнэтэй загварлаг бүтээгдэхүүн авч байгаа нь бол ерөнхийдөө Bernard Arnault-гийн кармал л явж байгаа л гэж ойлгож байна. Хэдхэн хүмүүсийг баян болох гэдэг. За тэр ч яг гэтээ яг юу яаж байгаа л да Bernard Arnault орж ирснээр нөгөө бизнесмен хүн болохоор бидний өмнөх эпизодууд дээр ярьсан шиг creative director томилдог. Yes. За энэ үед илүү бүх юм сонирхолтой болж эхэлж байгаа тийм. Ерөнхийдөө creative director чинь бид нар өмнө бас ярьсан. Орж ирээд одоо энэхүү энэ брендийг хэрхэн илүү алдартай болгож, илүү гоё бүтээгдэхүүнүүд гаргаж, илүү орлоготой болгох вэ гэдэг дээр нь ажилладаг, илүү гоё бүтээгдэхүүнүүд гаргадаг юм хүмүүс байгаа. За тэгэхээр LV-гийн хамгийн анхны creative director чинь Marc Jacobs. Та бид хэдийн сайн мэддэг. Тэ дээрэс нь Marc Jacobs гэдэг өөрийнх нь брэнд байдаг. Гэхдээ ер нь бол тэр үед ингээд дөнгөж эхэлжсэн залуухан дизайнер байсан. За одоо оны хувьд ярих юм бол ерөөхдөө нэг 90-ад оны эхлэлээр бид нар явж байгаа байхгүй юу. За тэгээд тэр үед болохоор 90-ад он бид нарын мэдгээр ч айгүй минимал стилтэй үе байсан. Тэгээд 80 онд бид нар диско, тэгээд 70-80 онд ингээд амар олон том одоо хувцснуудаасаа эхлээд илүү ингээд хувцснууд маань жижигрээд минимал болоод лого маань багасаад гэх мэтчлэн тэгж хахад тэр үед Marc Jacobs илүү нэг юм rebel байсан гэх юм уу, илүү нэг юм зөрөгтэй шийдлүүд хийдэг. Тэгээд ер нь бол нөгөөний бизнесийн талаас харж агаад за энэ хүн маань бид нар тэр юм шинэ амьсгал авчрах юм байна гэсэн утгаараа оруулж ирсэн гэж бол ер нь ярьдгийг. За тэгээд Marc Jacobs-ийн анхны одоо collection болохоор бүр айгүй минималсан. Ер нь бол ингээд надад тэр амар таалагдсан машин дизайнер Marc Jacobs орж ирээ хувц хийж эхэлсэн. Тийм. Тэрнээс өмнө хувц байдгүй байсан гэсэн үг. LV-гийн бидний мэдих одоо брэнд үүсгэхэд хувцнууд одоо clothing line гарч ирэхэд яг энэ хүн л орж ирсэн. Тэгэхээр Marc Jacobs бол бас fashion ертөнцид маш том зүйлс хийсэн хүмүүсийн нэг болчихж байгаа. За тэгээд эхний коллекцэн болохоор айгүй минимал байсан. За тэрний болохоор утгаараа цэвэр цааснаас эхэлж байгаа юм шиг. Яг бол өмнө хувцаагүй юм чинь өөр хүмүүсийг нэг шоконд оруулахгүйгээр айгүй минимал хөрхэн цэвэрхэн загварууд гаргаж агаад цаашлаад ерөнхийдөө явн чангараад тийм илүү гоё загварлаг хувцснуудыг гаргаж ирсэн. За тэгээ Marc Jacobs маань дээрээсээ маш олон хүмүүстэй collaborate хийдэг. Риск хийдэг буюу өөрөө ингээд нэгэн хэвийн байдлаас гарахаас айдаггүй олон хүмүүсийн одоо юм шин артистуудыг оруулж ирээд сонирхолтой бүтээлүүд гаргахаас айдаггүй. Ер нь бол collaboration king гэж бүр fashion бизнес ярьдаг байхгүй. Collab загваруудыг гаргадаг. За тэгээ бидний хамгийн сайн мэддэг
байдаг жишээлбэл коллаб нь болохоор Takashi Murakami гэдэг Япон артисттай нийлээд LV-ийн монограм одоо тэр логог нь өнгөлөг болгосон. За тэрийг нь одоо бид нар харах юм бол 2000-ад оны эхэнд бүгд өмсдөг гэсэн. Нөгөө цагаан дээр ингээ гоё өнгөнгөө. Тийм. Одоо Paris Hilton, Nicole Richie, Kim Kardashian тэр бүгд тэр цүнхийг барьдаг байсан. За цүнхч гэлтгүй ерөөхдөө хувц мус гэдэг брэнд нь хаасайгүй байсан. Тэгээ одоо хүртэл ерөөхдөө resale платформуд дээр хамгийн их зарагддаг загваруудын нэг юм лээ. За энэ дээр бас нэг юм би нэмэт хэлчихье. Юу айгүй хамгийн их копиддаг загвар. Тийм. Хамгийн их копиддаг загвар. За тэгээ бас копи гэдэг одоо энэ оригинал биш бараатай бас тэмцдэг. За тэрнээс гадна бас юу байдаг? Louis Vuitton маань өөрийнхөө зарагдаагүй цүнхнүүдийг шатаадаг. Ерөөсө хизээч сейл зарлахгүй. Тий, сейл зарлахгүй тэгээ зарагдаагүй шатаадаг. За энэ нь бол ингээд хүмүүсийн уурыг маш хүргэдэг тий. Айгу үнэтэй зарж байгаа юм биш тэрийг зарагдахгүй болохоор шатааж ийн гэд тэгдэг. Гэхдээ тэрэнд бол ингээд Louis Vuitton маш хатуу байдаг. Ерөөсө ямар ч юм сейл зарлахгүй хэмээн шатаадаг. Тэгтэл би өнөөдөр уншиж байгаад юу мэдсэн вэ гэсэн чинь тэд нар чинь Францын нөгөө нэг засгийн газраас зарагдаагүй бараагаа шатаангууд такс авт юм билээ шүү дээ. 20-25. Харин тийм тэгэхээр бас ингээ бас хоосонгүй. Харин тийм юм бэ лээ. Одоо шатаадаг гингүүд хүмүүс гайхаж байгаа. Яагаад шатаагаад байгаа юм бэ гингүүд иймэрхүү брэндүүдийн exclusive байна гэсэн утгаараа тий одоо ингээ хин нэгэн зүгээр хамаагүй хүн бидний бүтээгдэхүүн хямдханаар авахгүй. Бид нар бол хүссэн хүмүүс нь авдаг, хүсчээж хэрэгэлдэг тийм luxury брэнд шүү гэдэг нэрээ барихын тулд ер нь бол тэгдэг. Тэгээд ер нь ихэнх ер нь fashion брэндүүд тэгдэг те одоо нэг үлдсэн коллекц. Burberry дээр бас trench coat-үүдээ шатаагаад нэг саяхан буу юм болж байсан. Гэтэ ингээл чи амар хүсэл ингээл 4-5 мянган доллараар цүнх аваад тэгсэн чи маргааш нь хямдарчвал бас амар хэцүү үстэй тий. Эсвэл зүгээр нэг те одоо ягдаг чинь хэдэн зуухан доллараар дараа нь зарагдаад ирсэн. Би чинь 5,000 доллар хэдэн жил цуглуулад идэх ч юм уу тийм бодолтой. Ер нь бол тэнгуут бас бизнес л учраас те янз бүрийн талаас бас бидний толгойг эргүүлж байгаа юм л. Арнаш те. Харин тийм ээ те. Тийм учраас манай хүн бол ухаантай. За тэгээд алдартай цүнхнүүдэд үргэлжлүүлэх юм байна. Тэгээ одоо бүр ийм цүнхний брэнд ярьж байгаа чи цүнх ярихаас өөр яах вэ? Ерөнхийдөө 92 онд Pachette гэдэг брэнд одоо цүнх маань гарч ирсэн. За би өнөөдөр толиулах гад аваад ирсэн байгаа. За ийм загвартай. 92 онд гарч ирсэн. За тэрнээс өмнө цүнхнүүд маань дандаа том байдаг байсан. Тогтоомжтой байх хэвээр. Тэгээ ингээд practicality-г боддог байсан бол яг одоо энэ цүнхнээс эхлээд илүү юм гоёлын цүнх рүү айгүйх орж эхэлсэн. Тэгээ энэ цүнхийг бол харах юм бол 90-ад оны одоо тэр нь бол бүгд л байрдаг. Ихтэйхэн нэг юм урт одоо кошлог шиг харагдчихаз. За тэгээд энэ цүнхнээс хойш эхлээд ерөөхдөө бол олон төрлийн цүнхнүүдийг бас айгүйх сонирхолтойгоор гаргадаг болсон байгаа. За тэгээд сүүлд 2007 онд бас бидний сайн мэдэх Never Fall гэж загвар гарч ирсэн. Одоо хүртэл бүр ингээ хүн болгоно. Миний бодлоор LV ер нь цүнх аваа гэх юм лээ гэдэг бизнес тэг ингээд дотор нь зөндөө их юм багтчихдаг. Ноутбукч багтаа, A4-ийн цаас документууд ч багтана. Ээжүүд мэжүүд айгүй их барьдаг. Ер нь бол Goyard-ийн tote bag-тай одоо өрсөлдөхүүц анх гарч ирж байсан тийм цүнх байгаа. За тэгээ Marc Jacobs маань маш удаан жил Louis Vuitton-ийн одоо хувцсны тэ лайныг нь гаргаж ирээд маш гоё шоунуудыг хийдэг байсан. Өөрөө маш мундаг одоо дизайнер байсан. За тэгээд 13 оноос хойш одоо хүртэл Nicolas Ghesquière гэдэг creative director маань ажиллаж байгаа. Яг эмэгтэй хувцсны лайныг нь хариуцаад. За Nicolas-гийн хувьд гэх юм бол Marc Jacobs шиг тийм бүр ингэ шинэлэг юм уу содон юмнууд нэг хийдэггүй. Гэхдээ маш сайн одоо брендийнхаа ДНК-г хадгалаад тэрнтэй ингэж цогцсон гоё юм таймлесс ерөөхдөө загваруудыг гаргадаг. Гэхдээ мэдээж одоогийн трендүүдийг бас айгүйх гаргаж ирдэг. За тэгээ Louis Vuitton маань яг энэ хоёр дизайнеруудын тусламжтайгаар трендсеттер брэнд болж чадсан. За тэгээд ерөөхдөө бол Ghesquière-гийн үеэс эхлээд баш гоё цүнхнүүд одоо бидний мэдэх яг одоо маш их харагддаг Louis Vuitton-ы цүнхнүүд гарч ирсэн. За тэднийх нь нэг нь болохоор одоо Petit Malais гэдэг цүнх байгаа. Жижигхэн нөгөө анх гарч ирсэн нөгөө том чемоданыг жижигрүүлсэн. Тэр амар хөөрхөн цүнх байх юм хүүхэлдэйний одоо цүнх шиг шиг тий. Тэр цүнх бас гарч ирээд тэр үедээ бүр ингээд бүүм хийжсэн бас амар гоё цүнхнүүдийнх нь надад бас айгүй их таалагддаг. Яг брендийн бүхий л одоо үн цэнийг гаргасан тийм хөрхөн цүнх байгаа. За тэгээд түрүүн хэлсэн нөгөө Never Fall гэдэг tote bag-ны загвар маань гарч ирсэн илүү хэрэглээтэй. За тэгээд LV-гийн Twist
гэдэг цүнх гарч ирсэн. Элвигийн одоо уртлах лого нь хөдлөнгөт нэгддэг. Цоож нь гоё. Тэр бас яг намайг оюутан байхад гарч ирсэн маань 10 20 онд хүрээгүй байхад тэгж хахад би нөгөө Сингапурт сурдаг байсан. Сингапур чинь угаасаа luxury брэнд хэрэгэлдэг. Хүн болгоо энэ цүнхийг барьдаг байсан. Тэгэл амар твист хийж онгойлгол тэгэл би чинь тэрээд аффорд хийж чадахгүй шүү дээ. Хараад энэ ямар гоё цүнх вэ гэж айгүй боддог байсан. Гэх мэтчлээ амар гоё цүнхнүүдийг бас зөндөө их гаргаж ирсэн. Тэснээс 2008 билүү 9 онд Louis Vuitton чинь Монгол дуг нэгжсэн шүү дээ. Нэрэн remember that. Тэгээд ингээ бүр та нар хэрвээ санаж ивэл ингээ Сүхбаатарын талбай дээр яг энэ Louis Vuitton-ы цүнхийн хэлбэртэй юм байшин одоо тэгж байгуулж одоо тэгж нэгтжсэн. Тэгээд миний одоо санахын тэр үед бол Louis Vuitton-оос хүмүүс маш их худалдаа авалт хийдэг ус. Яагаад бол Монголд бас анх орж ирсэн luxury брэндүүдийн нэг. Тийм, тэр үед ч юм бол бид нар бол шууд худалдаж авах боломжтой ховор ирсэн шүү дээ. Тэд Централ Таврын нэр давхартай байсан байхгүй. За тэгээд одоо байхгүй хизээ хаагдсан би бас санахгүй байна. Гэтэ яагаад хаагдсан бол харин би ч асуудаггүй. Мэдж байгаа хүн байвал та нар комент хийчихээрэй. Яг иймэрхүү нэг Монгол руу ирээд ирэнгүүт нөгөө research хийх юм байна тий. Хаана юу болсон бэ? Гэтэ энэ брэнд маань бас Монголд ингээд тий албан ёсоор брендийг нээжсэн гэж бодохоор надаас амар гоё санагдаж байна. Тийм тэр үед өөр нэг брэнд авахгүй. Одоо бүр дараа нь өөрөөр брэндүүд илүү орж ирдэг байсан бол яг одоо хамгийн ихний брэндүүдийн нэг ийм том брэнд орж иржсэн байгаа байхгүй тий. Тэгээ яагаад хаагдсан бол одоо байсан бол бас л ингээл айгу гоё л дэлгүүр байх байсан бах та гэж боддог. За гэхдээ ерөөхдөө бол Louis Vuitton эмэгтэй хувцсны лайн гэхээс илүү эрэгтэй хувцсны лайнаараа илүү их алдартай. За Marc Jacobs маань ерөөхдөө хувцсны лайнаа эхлүүлээ. Дараа нь Nicolas Jesquet эмэгтэй хувцсныгаа одоо хүртэл байгаа хэсэг сайн солигдсон ч байж магадгүй одоо байгаа юу тийм байгаа юм байна. За тэгээ 2011 оноос эхлээд ер нь эрэгтэй хувцсны одоо юм лайн гарч ирсэн. За тэрэн дээр нь болохоор King Jones гэдэг дизайнер дараа нь бас Dior-ын лайн руу бас явж ирсэн. Тийм одоо дизайнер маань ажиллаж эхэлж ирсэн. За тэгээ тэр үед бол шууд гарч ирээд бүүм хийжсэн. Масаи гэдэг нөгөө нэг Африкийн жижиг одоо юм тосгон мэдгэн штэ тий тэдний одоо хувцснаас санаа аваад ийм оролтод гарч ирсэн байхгүй юу тийм улаан брендтэй тэр нь шууд зарагдаа sold out хийгээд тэгээд ер нь эрэгтэй лайн бол айгүй юм алдартай болж эхлээд тэгээд дараа нь сандживэл би тэгтээ сая яг нөгөө research хийж байгаа би бүр яг oh my god энэ чинь Louis Vuitton-ээс юм гэж бодсон нэг юм болохоор 16 онд нэг юм Silicon Bomber гарчсан. Зинхэр өнгөтэй тийм. Тэгснэ энд нэг юм шувууны юм хатгамалтай хоёр талтай. Тэгээ тэрийг амар их копидаад тэгээ одоо ингээд санангууд Instagram-аар дүүрэн байдаг байсан. Тэр бомбор. Тэгээ тэр бас viral болж исэн бомборыг бас гаргаж исэн байгаа байхгүй Louis Vuitton. За тэгээд 18 оноос эхлээд бидний сайн мэдэх Off-White брендийн үүсгэн байгуулагч Virgil Abloh яг ихтэй лайных нь креатив директороор томилогдсон. За Virgil Abloh бас Off-White брендээр мэднэ. Off-White болон Nike хоёрын гаргаж ирсэн тэр үед пүүзийг авах гэж хүмүүс алцдаг байсныг мэднэ. За тэгээ Virgil Abloh-гийн бас загварын ертөнцид хийсэн нэг том зүйл нь болохоор Off-White анх гарч ирж байхдаа 12 13 онд ер нь бол байгуулагдчихсан. Тэр үед дөнгөж streetwear гэдэг зүйл яг үүсч эхэлж байсан байхгүй юу? Streetwear тэгсэн мөртлөө luxury брендтэй өрсөлдөөц тийм streetwear байна гэдэг бол маш ховор зүйл байсан. Streetwear гингүүт л угаасаа тийм гудамжны хувцас гэж бид нэр шууд одоо орчуулах юм бол хямдхан тийм боломжийн үнэтэй luxury гэдэг тодтгууцд ерөөсөө ордгүй байсан бол одооноос эхлээд ерөөхдөө орж эхлээд за тэрийг бүр ингээд маш гоёор загварлагаар залуу хүүхдүүд ерөөхдөө бол илүү ингээд luxury брендийг худалдаж авах хүслийг төрүүлэхээс тийм одоо зүйлийг гаргаж ирсэн. Тэгээ Virgil Abloh одоо ч гэсэндээ зөндөө их одоо Kanye West-ийн найз тий бидний сайн мэдэх Aesop Rocky, Rihanna-гийн найз гэх мэтчлэн одоо тэдний community-д бас айгүй хүндлэгддэг хүн байсан. Маш одоо юм visionary хүн байсан гэж бас ярьж байна. Тэгээд Virgil Abloh-гийн хийсэн бас олон зүйлс нь Louis Vuitton-д бол үлдсэн байгаа. За тэгээд 22 онд 21 онд илүү насараад тий 22 онд болохоор Virgil Was Here гэдэг сүүлийн коллекцнаас гарч ирээд за тэр бол амар юм emotional тийм коллекц болж исэн. Тэгээ би бас тэр үед үзэж байхдаа самт уйлж гал үзчихсэн. Тэгээ Virgil Abloh-гийн би саяхан бас нэг Aesop Rocky-гийн өөрийнх нь нөгөө нэг vlog-ийн нэг лукуудаа ингээд нэг ярьдаг контент дээр шүү дээ. Тэр контентын дээр гэсэн чинь бас Virgil Abloh-гийн тухай ярьдаг цаа ч юм бас айгүй ингээд амар emotional болоод тэгээ бас нэг мэдих зүйл нь болохоор Louis Vuitton-д
ажиллаж байсан Virgil Abloh бидний сайн мэдэх Hailey Bieber-ийн Till Death Do Us Part гэдэг даашинцыг бас урлаж өгсөн байгаа. Тэгээ тэр мэрүүгээр нь бас мэдэх боломжтой. 20-ын даашинцыг тийм Justin Bieber тэр хоёрын хоригн дээр бас тийм юу гэрээ. Тэр бас тэр үед Instagram пост нь бас айгүй viral явсан шүү дээ тийм. Virgil Abloh дээр нэмэх нэг зүйл нь болохоор анх яг ингээд Louis Vuitton дараагийн creative director хайж ийн гэдэг тийм одоо яриа явагдаж байхад Kanye West бас LV-ийн директор болохыг маш их хүсдэг байсан. Ер нь Kanye West-ийн талаар дараа бас хоёлаа яриул. Яг юм фэшнд бол маш одоо нөлөөтэй хүн тийм уран бүтээлч байгаа. За тэгээд өөрөө болохоор би бараг дараагийнх нь creative director болчих болов гэж бодож итэл Virgil Abloh гэж зарлцсан. За тэгэхэд бол Virgil Abloh маш уралж исэн гэжсэн. Гомдчихсэн тийм. Тэгээд дараа нь яхав сайнсан тийм байгаа. Гэхдээ миний бодлоор бол яхав одоо бизнес чинь юм доктортой хүн хэрэгтэй шүү дээ. Тэгтэл бас Kanye West бас юм докторгүй зан ашиг бас мэдсэн болов тэр үед бас мэдчихсэн болов гэж надад бодогдсон. Чи Kanye West-ийн тухай юу гэж боддог вэ? Би ер нь бол одоо айгу мундаг уран бүтээлч гэж боддоо шүү дээ. Би бол бүр ингээ креатив чинь. Харин тийм. Би бол дуртай, би бол хүндэлдэг, би ийм зориг одоо үед буюу 21-р зуунд ярьж болохгүй зөндөө сэдв байхад тэднийг хөндөж ярих тийм зоригтой. Бусдад шүүмжлэгдэхээс айдгүй ийм хүмүүс загварын ертөнцийг урагшлуулдаг байхгүй юу? Тэнгүүд яг тэр хүн нь бол Kanye West гэдэг. Хоёлаа дараа нь яг Kanye West-д зориулсан юу хийх хэрэгтэй юм. За тийм байна. За тэгээ бас Virgil Abloh бас нэг юм скандалд орж исэн. Тэр нь яасан бэ гэхэлэр Michael Jackson зориулсан коллекц гаргасан юм байлээ. Тийм. Тэгсэн чинь тэр нь яг одоо цаг нь ингэж тохироод юу болсон гэхэлэр Michael Jackson ингээд жоохон хүүхдүүд бла 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 гэдэг тийм нэг тэр нөгөө кино гарсан байхгүй юу? Кинон гараад баримтат кино гарсан чинь яг тэрэн дээр нь одоо яг тэр скандалын тухай яригдсан. Тэгсэн чинь тэр коллекцийг бүр LV ерөөсөө худалдаад гаргаагүй. Шууд cancel. Тийм. Тэгэхээр ер нь тэгээ заримдаа бас ингэж юмны цаг хугацааны тайминг амар чухал гэдэг байгаа. За тийм тэгээд ер нь бол Virgil нас орсноос хойш одоо хүртэл LV-ийн яг эрэгтэй лайных нь creative director-оор дуучин дизайнер Pharrell Williams ажиллаж байгаа. За Pharrell Williams-ийн анхны коллекцийг бид нар энэ одоо загварт дуртай хүмүүс гэж хэлээд байна шүү дээ. Бүр яах вэ гэдэг ингээд хүлээжсэн. За тэгсэн чинь яг тэр үед нөгөө хүмүүс юу гэж ярьсан гэхээр яг өөрийнхөө хүмүүстэй юмнуудыг л гаргацсан тийм шүү дээ. Ерөөсөө шинжилэлт хийдэггүй байна. Яг өөрийнхөө стилийг зүгээр ингээ модельүүдэд өмсүүлсэн байна гэдэг. Гэхдээ одоо хүртэл LV-д ажиллаад байгаа нэг юм нь болохоор хүмүүс тэрний дуртай байгаа байхгүй. Pharrell бол ингээ шинэ юм бүтээхгүй те ямар нэгэн байдлаар одоо бүр ингээ креатив юм гаргаж ирэхгүй байгаа ч гэсэндээ энэ загварууд нь хүмүүст эрэлттэй, хүмүүс таалагдж байгаа учраас одоо хүртэл байгаа. Та нар яагаад энэ жилийн Met Gala-д Blackpink-ийн Lisa, Louis Vuitton-ы одоо хувцсыг өмсөд гарсан гэж бодож байна. За яагаад гэвэл Lisa маань энэ дэлхийн хамгийн хөрөнгөтэй гэр бүл болох LVMH Group-ийн эзэн Bernard Arnault-гийн хүүтэй өргөдөг учраас. Яг зөв. Яг зөв гэж хэлээ. Тийм үү гэж. Нэрээ зааж. Нэрээ тийштэй миштэй яг зөв яа. За нэрээ тийштэй. Тэгээ тэр хоёр ч одоо нэлээд удаж байгаа хэрэг. Харин тийм юм. Анх ингээ шүүм явж эхлээл гэхдээ одоо бол угаасаа нотлогдсон. Тэрнээс гадна ерөөдөө Pharrell Williams энэ жилийн Met Gala дээр бүр ингээ лукуд нь алсан байхгүй. Зөндөө гоё лукуд гаргаж ирсэн. Doechii гэдэг нэг шинэ дуучин рэпер охин гарч ирсэн ш. Тэрний LV-гийн Anxiety. Тэр охины хувцас нь бүр амар гоёсэн. Надад бол бүр үнэхээр таалагдсан. Тэгээд нөгөө Zendaya-гийн бас ийм цагаан хослолын хийцэнс ийм том малгайтай. За тэгээд бас Sabrina Carpenter-ийн бас хослыг хийцэнсэн. Тэгээд нөгөө нэг энэ жилийн яг тэр юун дээр нь айгүйх тохироод тэгээд Met Gala-гийн тим нь айгүйх тохироод тэр хувцсууд надад айгүй таалагдсан. Тэгэхээр би Pharrell Williams-ыг бол муулж чадахгүй байна. За ойлголоо. Гэхдээ хинч муулахгүй байна л да ерөөс. Яг манай загварын ертөнцийнхэн жоохон муулах гэдэг юм. Би бол муулж чадахгүй. Яа, гэтээ би Pharrell-ыг би яг сайн мэдэхгүй л дээ. Зүгээр тэр нөгөө нэг анхны нэг амар алдартай болсон дуу нь штэ. If you're happy. Тэр надад дэлхийн хамгийн ядаргаатай дуу сонсогдсон. Бүр ингэ дуусч өгдөггүй ингээл нэг яваал байдаг. Тийм ямар лайтай дуу хийдэг хүн бэ гэж бодож ирсэн. Тэгсэн чинь
Манай Ари бол happy болгоогүй л доо. Ерөөсөө happy болгоогүй. Нэг хэсэг амар хавдаг гэсэн шүү дээ ингээд хаасаагүй. За тэгээ дээрэс нь Louis Vuitton маань айгүй олон нөгөө collaboration хийдгүүдийн бас нэг алдартай collaboration болохоор Supreme-тэй нийлээд гаргаж ирсэн. Тийм collaboration юм цагаан улаан өнгөтэй. Тэр бүр хаасаагүй байсан шүү дээ. Цүнхэн дээр, бомберууд дээр, дэрний ууд хүнжилгээд хаасаагүйсэн. Тэр бас маш алдартай тэгээ Louis Vuitton-ы тийм шинжилэлт болж таарсан. Тэгээ анх бас эхэлж байхад ярьсан шиг Louis Vuitton маань одоо айгүй юм мундаг байдлаар collaborate хийж чаддаг тийм хамтын гоё юм шин зүйлсүүдийг гаргаж чаддаг. Тэгээ дээрээс нь ийм luxury брэнд юм байж street wear руу орохоос айдгүй, залуучууд руу хандхаас айдгүй, шинжилэлтэй хийхээс айдгүй ийм брэнд нь учраас надаас тэр нь маш их таалагддаг. Бас нэг онцлог зүйл нь гэх юм бол ихэнхдээ одоо ингээ fashion ертөнцид эмэгтэйчүүдийн хувцснууд илүү их зарагддаг. Тийш илүү ингээд нэг фокус ордон штэ. Тэгэнгүүт одоо ингээд харангууд Louis Vuitton-ы эрэгтэй лайнууд эрэгтэйчүүдэд зориулсан загварууд нь айгүй гоё гэдэг. Ер нь бол эмэгтэйчүүдээс илүү бүгдэд таалагддаг. Интернетэд ингээ хаасаагүй viral болдог тийм загварууд нь ер нь эрэгтэй лайн гэдэг. Тийм учраас яг энэ тал дээрээ фокус хийгээд бас явж байгаа нь айгүйх ирээдүрөө ингэж зөвлөж харсан гэж бол би хаардаг. Тэгээд тэр одоо энэ бизнесээ авч явж байгаа энэ арга барил нь бол надад бас айгүйх таалагддаг. Тийм одоо брэнд байгаа. Тэгээд энэ street wear-ыг тэ одоо яг luxury брэндтэй хослуулж чадж байгаа том брэндүүд юм бас нэг. Зөв. Ер нь Louis Vuitton гоё брэнд ээ. Харин тийм ээ. Бас нэг юм нэмээд хэлэхэд Louis Vuitton ийм олон жил болж байгаа ч гэсэндээ ингээд хүмүүс байжлээдгийн гэдэг мэдрэмжийг өгдөг. Үргэлж шинэлэг юмнууд гаргаж ирдэг. Үргэлж нэг юм бүр нэг энэ ингээд нэг юм жоохон настай хүмүүс өмсдөг юм да. Энэ жоохон онцгойтэй гэдэг бодол төрүүлдэг байхгүй тийм. Ямар ч үед залуучуудыг хизээж мартдаггүй. Ингээд бүгдийн нэг зэрэг авч явж чаддаг. Тэрийг хин сайн хийж чаддаг хүмүүс сайн бизнесмен л юм хийж. Ер нь л бид нэрээ нөгөө Арно чи эсвэл ингээд lover hate-лэр relationship эсвэл амар дуртай эсвэл амар дургу те. Харин хизээ яг ямар хүмүүсийг тавихаа айгүйх мэддэг. Чадж байгаа юм дарга байхгүй. Тэгж л хэлэх юм да. Өөр юу гэж хэлэх вэ те. За тэгээ бас нэг ярмаар байгаа юм Louis Vuitton брэнд маань реклама маш сайн гоё хийдэг, маркетинг маш гоё хийдэг. Одоо зүгээр л бодоод үз Михаил Горбачев гээд Оросын холбооны улсын анхны ерөнхийлөгч байгаа шүү дээ. Тэр хүн рекламанд тоглож исэн гэж бодоод үз. Тэр мөнгөтэй. Тийм. Тэгээ тэр үед бол үнэхээр ингээ бүх хүмүүсийн анхаарлыг татсан тийм зураг авалтад рекламны кампань болж исэн. Энэ машин дотор суудсан. Хажуудаа болохоор нөгөө LV-ийн цүнхтэй тий аялаад явж байгаа маань. Тийм. Тэгэхээр одоо ингээд Орос улс гэдэг чинь амар том улс үлээ дээ. Тэр улсын ерөнхийлөгч нь ингээд брендийн рекламанд тоглосон гэд бодоод үзэхээр одоо надад бодоод үзэхээр хизэж байж боломгүй юм шиг санагдаад байгаа байхгүй. Одоо жишээл Путин ингээд рекламанд гэж бодохоор амар сонь санагдаж байгаа. Тийм эсвэл Трамп ч юм уу. Тийм. За тэгээд бас өөр нэг айгу алдартай зураг байдаг тийм. За тэр бол интернетээр дөрөв мем болсон зураг байгаа. Бидний сайн мэдэх Месси болон Роналдо хоёр яг ингээд нөгөө шатар тоглож байгаа юм шиг чимдам дээр ингээд шатар тавьсан тоглож байгаа юм шиг зураг. Тэгэхээр тэр хоёр ч ерөөхдөө нөгөө ингээд жоохон өрсөлдөөнтэй явдаг гэж одоо тийм үгүйсээд юутай шүү дээ. Тэгсэн чинь тэр хоёр хамт суугаагүй фотошопцсон бэл. Нэг нь ингээд нөгөө талтайгаа ингээд харьцаж байгаа юм шиг ингээд хоёр өөр газар хоёр өөр цагт зураг авалтаа хийгээд тэгээ тэрийг нийлүүлсэн лээ. Тэгээд тэр зураг постлоод шууд 32 сая лайк. Тэгээ дараа нь зөндөө их одоо ингээ харах юм бол энэгээр дөр одоо зөндөө их мемнүүд гарч ирсэн яг тэр зургийг тий. За тийм байна. Тэгэхээр надад бас ингээд яг залуучууд руу хандсан ингээд сошиал медиагаа авч явдаг тийм кампайнууд нь бас айгу таалагддаг. Гэхдээ яг юуны хувьд болохоор сошиал медиа одоо яг TikTok дээр ч юм уу бас яг юм viral болсон LV-ийн тийм видеонууд маш цөөхөн байдаг. Гэхдээ бас утгагүй бас бид нар тийм үзүүлэх байхаа гэж би бол бас боддог. Харин тийм. Тэгээ бас дээрэс нь маш их одоо нөгөө нэг шууган тарьжсэн одоо нөгөө фэшн шоунууд айгүйх гоё хийдэг. Дээрэс нь баш угаасаа мөнгө сайн зарж хийдэг. Тэгээд жишээлбэл
маш том 19-р зууны тий баг 19-р 20-р зууны галт хэргийг бүр авчираад тавьсан. Тэр бүр амар гоёсэн тий. Тэгээд нөгөө нэг юунууд маань модель манд болохоор яг ингээд нөгөө замдаа гараад ингээд яараа явж байгаа юм шиг хойноос нь болохоор ингээд цүнхээ дээр барьсан. Тийм одоо runway-уудыг хийх жишээний эсвэл амар том фонтан тэгээд тавьсан. Фонтаныхаа хажуугаар ингээд модельуд маань ахлах гэх мэтчлэн ерөөсөө бол fashion show-нуудад бол ингээд мөнгө харамлдаггүй рекламын юунууд дээр бол бас юм маш гоё хийдэг брэнд байгаа. За тэгвэл ер нь ингээд хоёлаа өнөөдрийнхөө подкастыг өндөрлөе да тий. За тэгэхээр Louis Vuitton брендийн хувьд бол та нарыг бас ингээд түүхийн сонсоос гадна урам зориг өгөхийг маш их хичээл motivation, inspiration болсон түүх гэж би боддог. Яагаад гэвэл хэрвээ чи ингээд өөрийнхөө ажилд дуртай, өөрийнхөө ажлыг маш сайн хийдэг, бүтээлчээр гоёор хийж чаддаг бол ямар ч цаг үед аль ч улс оронд байсан хамаагүй ингээд амжилтад хүрч болно тий. Тэгээд амжилтад хүрээд бүр өөрийнхөө нэрийг ингээд дэлхийд ингээд алдаршуулах боломж байдаг. Тэгээд энэний төлөө ингээд яг одоо энэ Louis Vuitton гэдэг брэнд маань ингээд нотлохоо болоод одоо хүртэл ингээд дэлхийн сая хүмүүсийн мөрөөдөл болсон юм мундаг брэнд бодоод оршиж байгаа. Яг энэ түүхэд би маш дуртай. Тэгээд тэрийг ингээд бит хоёр бас ингээд та бүхэнд хүрэхийг хичээлээ. Харин тэгээд ярьсангүй шил маш их олон цүнхний нэр өнөдөр дурдлаа. Тэгээд ер нь Louis Vuitton бол хизээч хуучирдаггүй, үргэлж классик, тэгсэн мөртлөө орчин үеийнхтэйгээ хөл нийлүүлж чаддаг тийм зоригтой, шинэлэг хүмүүшлөө маш юм гоё брэндүүдийн нэг банд байгаа. Тэгээд битүүрийн бас дуртай брэндүүдийн нэг учраас бас маш гоёор ярихыг хичээлээ. За тэгээ өнөөдрийн битүүрийн дугаартай хамт байсанд баярлалаа. Тэгээ дараагийнхаа дугаараар уулзъя. За тэгээд доор комент хэсэгт бас дараа ямар брэндүүдийн тухай түүхүүдийг сонсохыг хүсэж байна. Хэний тухай ч юм уу тийм зүйлсүүдийг бас бид нар бол ярихад сонсоход маш таатай байх болно шүү. За тэгээд энэ дугаартай минь хамт байсанд маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа.